Тэгэхээр энэ Лусын болт сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо манай улсны ахмад инженер Монгол улсын одоо шинэхэн байгаль орчны гавьяад Эрдэнэбаатар ахтаа бас бүгдээ баяр хүргэжүүл байсан бэ. Сая л харлаа бэ. За Эрдэмтэд бол ер нь байгаль хамгаалах тал руугаа бас байгаль сүйтгэх тал руугаа байдгүй маа. Энийг бас ойлгох хэрэгтэй. За миний хувьд бол бохир усны асуудал ярина. Тийм хамгийн сүүлд бохироо бол бид нар хамгийн сүүлдлээр нь тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр би бол байгаль хамгаалах талаар ярих юм. Бид бол жилд нэг 500-аас 700 сая шм ус ашиглаад энэ ус маань ямар хэмжээгээр бохирдоод ингээ байгаль таягдаад байгаа маа. Ийм учраас энийг би бохир ус гэдэг энэ үгийг ерөнхийдөө бохирыг авчихаар цаана ус үлдчихэж байгаа байхгүй юу? Тэр усны тухай. Тэр усыг усаар бид нар байгалийнхаа нөөцийг арвижуулах энэ асуудлыг ярина. 32 слайд байгаа. Дандаа яг төвчээртэй сонсоороо гэж хүсэж байгаа юм. Ерөнхийдөө усны бохирдол ямар байгаа юм бэ? Цагаан ярина шүү доктороо. За ус болон одоо үйлдвэрийн бохир ус цэвэрлэх технологи. За усыг дахин ашиглах одоо боломж юу байна? Тэгээ санал зөвлөмжөө хэлээд дуусгах юм аа. За би нэг ийм асуудал бол байдیں۔ Өнөөдөр бид нар өчигдөр чирлээ, өнөөдөр чирлээ. Энэ 5 асуултанд л хариулж чадах юм бол бид нар усны асуудлаа бол ер нь ерөнхийдөө бол шийдэх чиглэл рүү явж гэнэ гэсэн үг. Эхнийх нь бол одоо ус дахин ашиглалтын индекс. Эдгээр хэд байгаа юм бэ гэдээ асуухаар хэн ч мэдэхгүй. Ийм болчиход байгаа юм. За ус тогтвортой бус ашиглалтын индекс гэдээ байна. Энэ бас байхгүй. За бохирдлын ачааллын индекс бол байх ёстой. Энэ бас байхгүй. За өсөлтийн одоо стресс өчигдөр манай одоо Аяр зам доктор ярьж ирсэн загварчил гэж юм. Энэ бүх юмыг бол бидэнд динамик загварчлаар гаргаж ирдэг юм аа. Усны салбарт энэ шинжлэх ухааны технологи гэдэг юмын төсөл хэрэгжихэ байгаад удаж байгаа юм. Ийм учраас энэ тал дээр дөрөвтэй ийм бид нар юм бол хийж чадахгүй байгаа учраас олон улсын энэ яг индексээр Монголыг авахаар Монгол бол no data юу? Дата байхгүй. Ямар нэг мэдээлэл байхгүй гэдгээр хар одоо зурагтал явж идэг. Тэгэхээр бид нар хөл нийлүүлж энэ усын олон тулгымцсан асуудлыг шийдэх гэж байгаа юм бол энэ асуудлууд бидэнд зөв оновчтой хариулт өгч байж ярих ёстой. Судлаачдын үгээр өнөөдөр төрийн бодлогыг төрийн асуудлыг шийдэж болохгүй. Судлаач бол судлаачийн өөрийн л арга зүйтэй усууд. Тийм учраас бид нар энэ нийтлэг юмргоо явах ёстой. Тэгэхээр усны мэдээллийн сан гэж одоо надыг төрийн нарийн байх үеэс л ярьж исэн. Өнөөдөр хүртэл ярьсаар байгаа учраас энэ одоо менежмент энэ усын менежментээ бид нэр усын мэдээллийн сангаа их зөв ажиллаулдаг болчихвол энийг динамик болгочихвол энийг эзэмшгээний байгууллагад өгчвөл энэ ажил бол бид нурштай явнаа. Тэгвэл дур дураараа тоо ярьдаг, дур дураараа юм ярьдаг, усны өмсөлт орж яана гэдээ ингээ яриад идэг. Бохир ус байхад ус хайж яхад энэ усын цэвэрлэл буцаагаар ашиглаж байна. Ямар ч өмсөлт орохгүй, ачаалд орохгүй гэдгийг бас би одоо зүгээр дашрамд бол хэлэх гэж байгаа юм. Тэгээд өчтөрийн ярьсан одоо бодлогын орон тоонор байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бохир усыг эргүүлж ашиглан дахин ашиглан 20-50 дээрч байгаа маш олон одоо энэ тогтвортой үзүүлэлтээрч байж байгаа. Энэ асуудлуудыг чинь хэн хийх гээд байгаа юм бэ? Хэн хариулах юм бэ энэ асуулт? Гэдэг юм ярихаар барилга хот байгуулалтын яам руу ярих ёстой л доо. Тэгэхээр энэ яам нь өнөөдөр энд бол байхгүй. Тэгэхээр 6 гэдэг заалт, тогтвортой хүлээн 6-гийн заалт, 6-гийн 1-ээс аваа 6-гийн 6 хүртэл маш олон заалт устай холбоотой байдаг. Яг энээр юу хийгдсэн юм бэ гэд. Жил болгон бидний дэлхийн усны өдөр тэмдэглэдэг. Тэгээ юу ямар активист гарсан юм? Юу хийж байгаа юм? Тэгэхээр энэ ангатгоо шуулган чинь дараагийн шуулганыг манай Алтан цар бол бид нар бол яг энэ дээр бол юу яаж байгаа ерөнхийдөө зөвлөлт усны эдмийн зөвлөл байгуулад энэ асуудлыг нодлон ийм 17 асуудал яригдсан юм аа. Энээс 12 нь хэрэгжлээ, 5 нь хэрэгж чадсангүй гэдэг юм уу? Энэ тайлангаа тавьдаг, уршаа явдаг ийм систем рүү орёо л гэж одоо бид чинь ерөнхийдөө чи бараадаад байгаа шүү дээ. Төрийн тэргүүнүүд бараадаад байгаа юм маань энэ бидний хүч хүрэхгүй байна. Бидний ярьж байгаа юм чинь бол болж өгөхгүй шүү дээ. Нэг эрг шургундаа ороод юм чирэг сайхан явдаг да. Тэгтэл засгийн газар үйлдвэрлэл эдийн хэлгээний байгууллагын энэ алтан гурвалж нь ажиллаад ихсэн үед бол улс хөгжөөд явцдаг. Тэгэхээр бид энийг ажиллуулж чадахгүй. За энэ нөхөр ялдаа дандаа ийм ярьдیں۔ Эсэргүй юм ярьдаг. Бараг манай намын бодлогын эсрэг ярьдаг нөхөр анхаа битүү орвол их маягийн иймэрхүү ойлголт яваад нь шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар арай өөр байдлаар сэтгэхэд явахгүй бол болохгүй. Айгүй олон зөвлөлт тавьчихсан. Зөвлөлт нь сайхан байгаад идэг. Одоо бол бидний ярьж чадж байна. Хийдэг болмоор байна. хэрэгжүүлдэг болмоор байна.
Тэгэх юм бол одоо Монгол явчих гээд байна. Тэгээ би бол одоо үндсэндээ энэ 96-оноос төрийн нэрийн болоод энэ усны ажилд орсон хүн л дээ. Тэгээ 30 жил би одоо ярьсаар би залхаж байгаа юм. Илтгэл тавьмааргүй байгаа юм. Гэхдээ мэдээлэл өгөх үүднээс энийг бол хийж болно. Тэгээд усны тулгымцсан асуудлыг бид тодорхойлсон. Ийм 10 асуудал шийдэж усны салбар хөгжинө гэж. Усны салбар гэж бид ярьдаг. Тийм салбар байгаа нь байхгүй мэдэхгүй шүү дээ. Бид нар л тэгж яриад байгаа байхгүй. Нийтээ жоохон салбар гэдэг энэ дэр том салбар бол бас байж. Тэгэхээр бид нь үнэхээр усны салбар гэж үз чинь уд ургаа шиг одоо дидвэт шиг ийм том салбар гэж ярьж байгаа бол бид нар энийг яг албан ёсоор зөвшөөрүүлээд хууль эрхцүүдэд оруулаад ингэж явах шаардлагатай болж байгаа. За ингээд би бол энэ жилийн сэдв бол биш үү? Бид энэ хайлаа явцсан. Энэ жил тэр нөхөн жолгонтой байгаад ах юм уу? Угаацтай байгаад ах юм уу? Энэ дээр өөрчлөлт гарах юм уу? Гарахгүй юм гэдэг л асуудлыг ярьдаг ийм сэдв байхгүй да. Энийгээ бид ярих хэрэгтэй энэ дэлхийн усны өдрөөрөө бол. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийхийн тулд бид нар их үнэтэй дидвэц биш. Энэ дидвэцээс бид нар татгалзаад бие даасан дидвэцийг хөгжүүлэх замаар энэ асуудлыг шийдэж чаддаг. Улаанбаатарын цэвэрлэх хоомнод нэг л юм руу чихээд идэг. Бүх бохроо. Тэгээд энэ бохор байна гэж яриад шүү дээ. Аймгийн цэвэрлэх ганцхан юм чих биш. Бие даасан бүтцүүд байж энэ асуудлыг шийддэг юм аа. Нэг айлын жорлонгийн асуудлыг төр засаг шийддэг юм аа. Өөрсдөө шийддэг. Ингээд шийдэх гээд байгаа юм шиг хайртай юм шиг хайргүй юм шиг ингээд сонгуул болохоор баахан гошруулцдаг. Тэгээ нөгөөдөл нь ингээд усан дорошоо буучдаг. Ийм байдлаар бид нар явж болохгүй болчиход байгаа маа нөхдөд минь. Тийм учраас өчигдөр бас ярьж ийсэн. Одоо бидний энэ тоо зөрөөтэй. Би 360 сумыг аваад хэдэн сумд бохрын систем тодогдсон бэ гэдээ аваад үзэхээр 16.4% байгаа юм. Яг бодиттой тоо нь бол. Бид нар бол хэнцэрлж яриад одоо 23-нд Нью-Йорк том хурлуулж байгаа. Манай сангийн сайд очоод манайх бол жорлонгийн асуудлаа 80% шийдсэн гэж ярина. Ихтэлдээ тэгээ тавьчихдаг. Тэгэхээр бидэнд ямар зээл тусламж ирэхгүй байхгүй. Энэ жорлонгоо шийдэх болцоо бол боломж бол байхгүй. Өчигдөр тэр засгийн газрын өндө 100 сая доллар зарж байгаа гэж бичсэн байл. 20 онд 100 сая доллар зарсан бол тэр жорлон шийдчих хэрэгтэй биз дээ. Ядахта 100 айлын жорлон шийдээ. 1 сая доллар нэг айлын жорлон шийдээ л дээ. Тэгэхээр ийм тоонууд яваад идэх юм аа. За би тэгээд энэ босны бохирдлол өндөр байна гэж хэлж байгаа юм. Өнөөдөр манай Жавсан доктор бол гайгүй байна гэж ярьж байгаа шүү. Би бол өндөр байна гэж хэлж байгаа. Бид бол бүхэн юм бохирдлолоо дуусч байна. Орчин тойрно хашаан дотор жорлон газаргүй болчиход шүү дээ. Тэгэхээр эн чинь хаашаа яваад байгаа юм тэр доошоо хөрснөө уснуу газар дор хус руугаар яваад байгаа шүү дээ. Манай Коках мэдж байгаа. 78 онд бид 76 онд бол Эрдэнэтга энэ биокомпонентын 2 ходог бохирдоод сайдрын зөвлөөс арга хэмжээ авч бүгдийг хааж ялээ шүү дээ. Устай том юм болж ялээ шүү дээ чинь. Тэгэхээр одоо хөрсний ус бохирдож ийн яаж ийн бид чинь тоох юм байхгүй ингээд яваад шүү дээ. Тийм учраас би бол ийм хэмжээний ус хаягдж байна. Энэ хайж байгаа усаа бохирдын цэвэрлээд буцаагаад эргүүлээд тэр модоо тарьд юм уу, тэрүүн модоо тарьд юм уу, хоёр тэрүүн модоо тарьд юм уу? Бусад одоо ногоон байгууламж энэ юмд ашиглая л гэж хэлж байгаа юм. Ийм болцоо боломжууд, ийм технологиг бид нар гаргаад авцсан байгаа учраас энэ дээр бардам хэлээд байгаа юм. За ингээд Монгол орны нөхцөлд бол энэ нэлээ олон одоо бохирус цэвэршүүлэх техник технологи төрсгдсөн байдаг юм аа. Энэ бол манай яамны гавьяа. Усыг эргүүлэн ашиглах технологи гэж одоо шинжлэх ухааны технологийн төсөл хэрэгжүүлээд энэ хүрээний ажил руу орсон. 13-4 оны үед хийгдчихээс ажил. Тэрнээс хойш бол яг би одоо мэрэгжлийн хүн учраас энэ чиглэл рүүгээ одоо ингээд яваад энэ олон технологид Монгол улсын нутаг дээр нутагч болох ямар технологи байна вэ гэж ингэж харж хайж явдгийн хувьд бол энэ одоо технологид бий болсон байгаа юм. Тэгээд энэ 40-43 гэдэг стандартад хүргэж бид нэр бохирусаа хайж явах хэвээр. Энийг хаягдлын бохирус гэдэг. Тэгтэл саарл ус гэдэг одоо бүр дарга сайдгүй бүгдээрээ саарл ус гэж яриад байдаг. Саарл ус бол зөвхөн айлын хаус төр юм орон сууцны байшинтай байгаа айлд яригдтий. Өөр саарл ус гэж байхгүй юу? Усанд орж байгаа ус, гарны өрөө байгаа ус, угаалтуурын усыг чинь саарл ус гэдэг. Тэгэхээр энэ сурвалж хүртэл саарл ус гэдэг надаас асуугаад байна. Тэгэл одоо би урдаас нь нэг төмний тайлбарлаад саарл ус гэх нь хайж байгаа усаа ярьдаг юм байна л гэж ойлгоод одоо ингээд бид чинь буруу ярьж байгаа ойлгоо гэхчээр тэг мэрэгжлийн усуд бас ингээд буруу яриад байгаа чинь бид нас болохгүй байна л дээ. Тийм учраас саарл ус гэдэг нэр томьёогоо саарл ус байна уу, хар ус байна уу, шар ус байна уу энэ юм их зөв ярьж одоо бид сурах хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ бас том стандарт манай яам баталсан 18 онд дахин ашиглах ус гэж ийм стандарт баталсан. Энэ дээр 5 төрөл дээр усыг дахин ашиглаж болно. Ууд уурхаа дээр зам талбай услах мослохын дээр галын энэ төр гэсэн юм жорлон ашиглаж болно энэ төр гэсэн стандарт гарсан байгаа. Энэ нь талхалтай байж байгаа.
За дараа нь юуны стандартууд бас гарсан 5 стандарт орчуулагч барилгын яамдаар гарсан юм байлээ. Энэ хаягдл бохир усыг тэр хаягдл усыг энэ 43 стандарт гарсан хаягдл усыг буцаагаад эргүүлээд ашигладаг ийм стандартууд бол бас гарсан. За энэ дээр бол одоо гадаад урсын дурсгал олон байдаг л дээ. Тэгээ бид явж байгаад Монголын бохир усыг ийм технологиор цэвэрлэх хэрэгтэй байна гэж. Өөгт ус ихтэй. Халуун ус авах ус хүйтэн устай. Тэгээд химийн одоо энэ гиб гэж ярьдаг, гадагшин бодисууд гэж байдаг. Эний хоруу чанар айгүй өндөртэй. Энэ бооход бүгд хятадас орж иж бооход бүгдээр хор. Та энэ сав суулгуугаад юм бол бүгдээр хор. Ийм айхтар хортой юмыг бид нар хийж байгаа учраас манай ус бол Оросын ч бай, Америкийн ч бай, Китайийн ч бай, Японы ч бай цэвэрлэх хавамжийг цэвэрлэж чадахгүй байхгүй юу? Одоо аймагуудын цэвэрлэх хавамжийг та нар манай сав газар мэдж байгаа. Яг стандарт хүртэл цэвэрлсэн байгууламжтай ийм байгууламж байна уу? 4-5 сая долларын бидний зээл аваад хийгээд байгаа шүү. Тэгээд зүгээр нэг тийм хийх юм уу? Эсвэл стандарт хүртэл тавих юм уу? Одоо энэ Улаанбаатар хотын цэвэрлэх хавамжийг бид нар яах юм байгаа бүү мэд. Ийм бохирдлоо цэвэрлж чадахгүй бидний хэлж байгаа. Одоос бид анхааруулдаг байгаа. Яг ийм бохирдлоо чадахгүй шүү гэж. Тийм учраас энэ өндөр бохирдолтой бохир усыг цэвэрлэдэг Монгол технологи байх ёстой гэдэг ийм байдлаар яваад сая бол бид нар бас ийм технологи гаргаад дахиж сайжруулад энийг бол үндэсний стандартаа бидэнд тогтоолгоод одоо үндсэндээ энийг үйлдвэрлэхэд жижиг дундын зээлээс өчнөө олон жил бид одоо зээл хүсэл олддоггүй. Тэгээ одоо явж байгаа сая нэг баян хүнтэй таарад тэр хойлоо тусч магадгүй ингэж ярьсан. Яривал одоо энэ өөрийн гэсэн цэвэрлэх хавамжтай болж магадгүй. Тэр хүнд ашигтай учраас мэдээж тэр мөнгөтэй усуд бол зөвшөөрөх байх гэж бодоод байгаа юм. За ингээд би бол одоо та нар Америкийн технологи. Америк технологийн сумын төвийн цэвэрлэх хавамжуудыг энэгээр хийвэл яасан юм бэ гэдэг ийм саналыг бид нар тавьсан. Тэгээд цэвэрлж байгаа усаа бити газар руу хаяач. Гүний усыг бити бохирдуулаач. Шууд ил гаргаад ирээ. Нуур цөөрөн байгуулъя, хөв цөөрөн байгуулъя. Бүх сумын төвд бол бид нар ийм жижиг нуур цөөрөн байгуулъя гэдэг. Энэ жил цогтойгоо сум дундгой дэлгэр цогтоорч магадгүй. Хоёр сумд бол бид нар бохир усыг цэвэршүүлээд үнэхээр хадлагын талбай 10-20 гоод нь байгуулад ингээд ногоон байгууланд яаж бохир усыг ашиглах юм бэ гэдгийг бодтойгоор харуулъя гэдэг ингээд төсөл бариад би тийшээ гүгээд байгаа. Яг готлоо эртлээ явсан учраас ганц нэг үр дүнгууд гарах шинжтэй юм нааштай юмнуудыг бол ярьсан. Тэгээ манай чи бүгдийн дарга шийддэг учраас дарга хараад ингээд байж байна. Шийдээд хөвл тэгэл асуудал бол одоо явчих гад байдаг. Тэгээ сая бол бид нар хийж хэрэгжүүлээ гэж өрөөлөд байгаа нь энэ бол байгаль хамгаалах ажил байгаамаа. За ингээд энэ нано бабл технологи гэж одоо сүүлд гарсан технологи бид нар бас нэлээд сонирхож байгаа. Энэ бол химийн бодис ашиглахгүйгээр маш хэм зардлаар тэр Америкийн технологи өөрөөсөө 300 лааны хийдэн штэ. Гарч байгаа эрчим хүчин тэр. Өөр юм бол байхгүй. Тэгэд энэ нөхдүүд бол энд ирээд би 19 онд одоо лаг цэвэрлэх юм дээр нэг 30 мянган метр куб лаг цэвэрлүүлсэн энэ технологиор. Тэгээд цэвэрлэх хавамжийн усыг цэвэршүүлж үзүүлсэн. 20 минутын дараа муухан өнөр нь алга болж байгаа юм. Тэгээ манай Америк бас ирээд би бол одоо Америк найзтай, Хятад найзтай, Орос найзтай, Чех найзтай, Японы найзтай, Солонгос найзтай 8 хүн байна манай багт бол. Дандаа олон улсын том эрдэмтэд. Эднээс би бол одоо сурдаг. За ярих юм ярьчи. Ярихыг дуудсан бол одоо нэг ярихгүй бол тэгээд яах юм бэ гэж. Би цагаа хараад байна шүү дээ 10 минут л болж байна. 15 минут байх шүү дээ. За ингээд Оросын технологи байгаа. Бид нь Оросыг бас шүтдэг. Орос дээр бол энэ бол бас топ Европын топ 5 дотор орж байгаа технологи. Энэ бол гол нь бичил битэн үржүүлж чаддаг. Нитробактери буюу одоо тэр өөх тостой өндөр бохирдолтой усыг цэвэрлэдэг юм технологи бий болгосон юм байлээ. Энүүгээр байгаль нуурын усыг цэвэрлсэн юм байлээ. Байгаль нуур яг хөөцгөл нуур шиг ийм асуудалтай байсан. 10 жилийн өмнө бол та нар сонсч байсан баг. Бараг Монголоос болж Монголоос бүх бохир ирж гэнэ гэд Оросууд ярьдаг байсан. Өнөөдөр тэр асуудал арилсан. Энэ Альта гэж группийн технологиор энэ асуудлыг шийдсэн байгаа. За энэ бол бас боломжийн технологи байна гэж. За одоо үйлдвэрийн бохир бол бий. Мах, сүү, ноос, ноолоор одоо юу гэдэг улин бүх технологи. Энэ дээр бид нар хоёр янзын аргаар цэвэрлэж байгаа. Нэг нь электроплатац, нөгөөх нь далд платацын аргаар болон цэвэрлэж байгаа. За 5 үйлдвэрийн одоо усыг бид цэвэршүүлээд ингээд оруулсан. За энэ бол далд платацын төхөөрөмжүүд байгаа. За нөгөөх нь бол одоо уучлаарай би юу хэлчих. За энэ далд платацын төхөөрөмжөөр бид нэ цэвэрлэгээ хийгээд дахиад ашиглах хэмжээнд хамбог ташмаар бол энэ жил усаа буцаагаад эргүүлж ашиглая гэж байгаа. Энэ дээр бол дахиад нэг 30-40 сая төгрөг шийдчих юм бол энэ асуудал бол болцоотой. За энэ электроплатацын төхөөрөмж байгаа. Энэ ус бол маш сайн гарч ирж байгаа. Сүүний үйлдвэр бол асрах бохир. Бидний идэг маргаажин бол хамгийн бохир үйлдвэр байдаг. Тэгэхээр ийм их бохирыг бид нар зүгээр л хаяад байгаа шүү дээ. Ус хөрсрүүл хайж байгаа. Тэгэхээр энэ асуудал би бол хоёроо
аялал бохрыг бол ярихгүй шинэ аяллаа бохрыг л яриад байна. Тэгэхээр үнэхээр бид бол энэ бохиртой живж байгаа усудаа энийг шийдэх одоо болцоодоо. Тэр яриад байгаа саарл усны төхөөрөмж гэдэг чинь энэ. Ийм төхөөрөмжгээд бид мембран шүүлтүүр тавиад өнөөдөр энийг л автогаалгандаа юм уу тэр одоо усандаа буцаагаад эргүүлээд ашиглах ийм технологийн шийдлийг бол одоо гаргасан байгаа гэж. За ингээд энэ бүх юм хийхэд бол эрх зүйн эдийн засгийн хөшөөрөх хэрэгтэй байгаамаа. Тэр мод хөтөлбөрийн одоо эсрэгтэйгийн 6 дугаар зөвлөлтнүүд сум суурин газрыг ойжуулъя гэж байгаа. Энийг би их дуртай хөлөөж авч байгаа. Сум суурин газар гарч байгаа бохир усаар нь буцаад ойжуулт хийчнэ. Ногоон байгамж хийнэ. Энэ бол болцоотоо. Энийг цэвэрлэдэг стандарт байгаа. Бид нар энийг энэ хүртэл цэвэрсэн технологи гаргаж авсан. Энэ Америкт, Грект, Израиль бол одоо саарл усыг буюу одоо бидний ярьдаг хаягдл усыг ашигладаг 90% ашигладаг болсон. Дэлхийн хөдөө жоохон зах зээлийн хүнсний бүтээгдэхүүний нэг номерт ордог болсон. Израиль. Гэтэл Израиль бол ийм технологитой. Энээс илүү бид нар гаргаж авчиж байгаа усаа цэвэрлж чадж байна. Монгол бол ингэж гарч ирж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингэж өвшөөрч байна саарл усыг. Энэ их муухай бозор ямар насан дорж юу хийх гээд байгаа юм гэж зарим нь гайх зууж байгаа. Энэ асуудал байхгүй, аюул байхгүй. Уугаас устна, ууж болно. Ийм ус бол гаргаж авах болцоотоо. Тэгэхээр энэ стандартыг бид батлуулъя гэж бодож байгаа. Сүүлд нь хариуцлахгүй дээ шүү дээ. Яг энэ стандартаар шаард хангаж байгаа юу гэдэг асуудлыг ярих ёстой. За ингээд би Өмнөговь аймгийн бүх сумдоор явсан. Бүгдээрээ зүгээр ийм том талбай байгаа. Бохир. Энийг сайхан баялаг болгоё л доо. Зүгээр ингээд бохир чигээрээ байж байгаа шүү дээ. Цэвэрсэн баг. Нэг сумд 1.5-аас 2 тэрбум төгрөг хайсан байгаа. Цэвэр хоомж хийж иргээд. Цэвэрлж байгаа юм өнөөхөө байхгүй болчихж байгаа. Тэгээд энэ 15 сумаар явж одоо бид саарл усны үнэгээг бол юуныхан хийлгсэн. Өмнөговь аймгийн хийлгсэн. За энэ жилээс бол 2 сумд бол одоо яг тэр саарл усыг буцааж ашигладаг ийм одоо ажлыг бол хийлгэнэ гэдэг ингээд явж байгаа. За сая манайхан бас ярьсан манай докторын доктор бол бас ярьлаа. Энэ цэвдгийн усыг ашиглах бүрэн болцоотоо. Бүрэн болцоотоо. Улаастан гол дээр бид нэр хоногт бараг 100 мянган метр куб ашиглах ийм том газар дор усан сан байгуулж болж. Тэгээ тэр халиа тошингоо усаа тэр доошо шиврүүлж аваад энийг эргүүлж ашиглаж болно шүү дээ. Ийм бүрэн болцоо боломжууд бол байгаа. Тийм учраас бид нар хамгаалах тал руугаа ярья гэдэг бол ийм байдлаар бид нар усаа бол халиа тошиндоо үйлдэ автаад ингээд усандаа дарлуулаад суугаад байгаа ш. Бид усаа зөв менежмент хийж зөв өдөртөж зөв чиглүүлж чадах юм бол энэ баялаг болно гэж харж байгаа. Тээц хурд бол одоо хоногт цагт болаараа цагт бол 150. Энэ бол 150 гэдэг бол бүх аймгийн хэрэглээс өндөр. Өдрийн бүтэн өдрийн хэрэглээс өндөр ус шүү дээ. 400 гэдэг бол Эрдэнэтийн хэмжээний ус. Цагт нэг цагт шүү дээ. Тэгтэл хоног тэнд ашиглаж байгаа шүү дээ усаа. Ийм хэмжээний ус ашиглаж байгаа. Ийм усыг бид нар хайж ирснийг одоо ингээд дахиж ашигладаг ус болгоод энэ шүүлтүүрээр дамжуулаад энийгээ би хотын дараад хэлж байгаа юм. Энэ хотын машиныг энэ усаар угаагаа чи. Энэ чинь зүгээр туулгуулаар хайж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хооронд арцалтай байхгүй болчиход шүү дээ. Институшн чинь бөө зүйл байна. Боломж асар их байна. Тэгэд эдгээр судлаачтай явуулна сонсдог бол тэгээ болчих гээд байна. За энэ бааш шээс бол байгаа. Маш чухал. Баас бол алт. Шээс бол алт. Тэгэхээр энийг чинь бид бордоо уулгаад ашиглах нөгөө ногоон хашаан дотор улаан шороон дотор суугаад байгаа биш. Ногоон орчинд амьдрах бүрэн болцоо бол байна шүү дээ. Одоо Жордангийн их хурд болохыг гэсэн тэн дээр одоо би чадвал оролцъё гэж одоо гуйгаад байгаа болоо тэр дагыг. Жишөөр бол одоо тэнд оролцож Жордангийн талаар бол одоо ярих юм бол их байгаа. Тэгээд энэ Жордонгоор байж дараа энэ овёс янзыг оруулж байгаа байхгүй. 7 хоногийн дотор ийм овёс толч. Одоо надад 2-3 магистр хамгаалсан байгаа. Энэ Жордангийн юмараа бид нар чинь бордоо хийгээд савлаа тавьчихсан. Стандартыг гаргацсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм боломжууд бол байгаамаа гэж. Тэгээд та хүнд орчин саналаа хэлээд дараа цаг гэдэг шиг байна. За энэ нь бол бохир усыг цэвэршүүлэх, бүрэн цэвэршүүлэх боломжтой байна. Монгол бохир усыг, Чингисийн бохир усыг бид чинь өг тостой юм иддэг, тий? Бас чаншаартаа артсан юм шүү дээ. Ямар герман тал дээр өндөр шанаад тансаглах юм бэ? Чадахгүй шүү дээ. Тэг чинь нөгөө эндэг шарсан болоод нэг бекон шараад иддэг байхгүй зэл. Тэрний бохир ус гэж ядах юм байхгүй, цэвэрлж ядах юм бол байхгүй. Манай ус бол хүнд шүү дээ. Хүнд. Тийм учраас бидний Чингисийн усыг цэвэрлэх технологи бол бэлэн болсон байна гэж. Тэгээ одоо манай яам байж би нэг юм гуйж байгаа юм. Та хүнээс гуй. Энэ туул руу орж байгаа бохир усыг би цэвэрлээд өгье. Цэвэрлэх боломжийн Б-прод гэж байгууламж байгаа. 4-5 тэрбум төгрөг зараад одоо тэнд яаж тэнийг ашигладаг. Энэ дээр $1 сая тэр Америкийн төслөөс чинь $360 сая өгөөч. Энэ усыг чинь бид энэ хавар бол туул руу бохир биш цэвэр ус оруулъя.
Энэ технологи бид нэр хийцэн байна. Ийм байдлаар ярьдаг биш хийдэг болцгоё гэдэг ийм уриалга тавьж байгаа. За тэгээд миний дэлгэрэнгийн мэдээллийг та нар энэ пэйжээр ороод энэ юунуудаар ороод мэдээлэл авах бол болцоотоо. Би ерөөсөө юунаа нууж хаадгүй. Бүгдийг нийлж тавьдаг. Энийг аваад амьдраад ашиглаж байгаа амьдарч байгаа хүмүүс байна лээ. Тэгээ явж илээ гэлээ. Асуудал шийдэгчлээвэл надад бол тэрийг харамт хайрлах юм бол алга. Тийм учраас энэ чиглэлээр хамтарч ажиллахаа, ахид дэвшлэл гаргая. Өөрчлөлтөө үнэхээр хурдсахъя, хурдан сэргийе гэдэг ийм л одоо ерөөл айлдъя да. Баярлалаа.